Улаанбаатар хотод 2009 оны байдлаар 105 мянган автомашин бүртгэгдсэний 78 мянган суудлын тэрэг 16 мянган ачааны автомашин үлдсэн нь автобус болон тусгай зориулалтын тээврийн эрсдэл байжээ. Насжилтын байдлаар авч үзвэл бүх автомашины 83.3% нь 7-оос дээш жил эдлэгдсэн хянилт, эколог, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагаар стандартын зөвшөөрөгдөх хэмжээг хангаж чадахгүй болсон, эдэлж ашиглахад ашиглалтын зардал нь өндөрчсөн, хямд үнээр зарагдсан, импортоор оруулж ирсэн автомашинууд байна. Харин дөнгөж 7.3% нь шинэ буюу 3 жил хүртэл ашиглагдсан автомашин эзэлж байгаа юм байна. Улсын хэмжээний дундаж өсөлт 10 орчим хувь, Улаанбаатар хотын хувьд 12 орчим хувь байгаа бөгөөд энэ хэмжээгээр өснө гэж тооцвол 2015 он гэхэд Улаанбаатар хотын нийт автомашины тоо 200 мянга орчимд хүрч 2000 оныхоос даруй 5 давхин өсөх төлөвтэй байгаа юм байна. Автомашины хөдөлгүүрийн ажилласан хийн найрлагад 270 гаруй хорт байдлаас байдаг гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Эдгээрээс этилд хар туулга, нүүрс төрөгч азотын эслүүд, нүүрс төрөгчийн дутуу эсэл зэрэг нь хүний эрүүл мэндэд илүү их хор хөнөөл учруулдаг юм байна. Энэ хортхийн агаарын бохирдлын 20%-ийг эзэлж байгаа учраас нийслэлийн агаарын чанарын албанаас анхаарал хандуулах ёстой гэсэн судалгаа гаргажээ. Гэтэл нийслэл хотын нийт автомашины 66% нь 7-оос дээш жил эдлэгдсэн автомашин байна. Шинэ буюу 3 жил хүртэл ашиглагдсан автомашин нийт паркийн дөнгөж 5%-ийг эзэлж байна. Иймд тээврийн төлөвлөлт, эрэлтийн удирдлагын боловсронгуй болох үндсэн чиглэл, импортоор оруулж ирэх шинэ автотээврийн хэрэгслийн татварыг багасгаж, хуучин автотээврийн хэрэгсэлд оногдуулах татварын хууль хэмжээг нэмэгдүүлснээр агаарын бохирдлыг бууруулна гэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр англи хэл бүр дээр дор хаяж онцгой албан татварыг $500 нэмэгдүүлэх юм бол агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмрээ үзүүлнэ гэж тухайн судалгааны агентлаг үзсэн юм байна. За тухайлбал 2000 м3-ээс дээш цилиндрийн багтаамжийг харгалзаад тухай бүртнүүдэд $500-ийн онцгой албан татварыг нэмэгдүүлчих юм бол агаарын бохирдлоос сэргийлнэ. За дээр нь тухайн албан татвараас орж ирж байгаа мөнгийг орон сууцны хөгжлийн сан гэж сан байгуулад тэр сандаа төвлөрүүлснээр сан төвлөрсөн мөнгөөр эргээд орон сууцчлах хөтөлбөр хэрэгжүүлэх юм бол агаарын бохирдлыг 2 талаас нь зэрэг багасах боломжтой гэж судалгааны төв гаргасан байт юм байна.